мэндийг хүргье. За гишүүдийн бас дэвшүүлж байгаа ер нь яг энэ хилцүүлгийн дээг байдаг юм уу, зохион байгуулалттай холбогдлолтой асуудал дээр бас ер нь жоохон санал ихтэй байдаг юм аа. Бас жоохон шүүмжлэлтэй байдаг юм уу, илүү жоохон дэлгэрүүлээд чухал асуудлаар өргөн хүрээнд бас ярилцах иймэрхүү бас хилцүүлгийг бид ямар байдлаар зохион байгуулж болох вэ гэдэг дээр бас ярилцах ийм саналтай бас байдаг. За эрүүл мэндийн сайдын ерөнхий одоо гол ярьж байгаа энэ эрүүл мэндийн тэгш хүртээмжийг бий болгох, бүрчилсэн хэлбэрлүү одоо аваачих, төвлөрлийг сааруулах энэ төр гэдэг энэ бодлогыг бол би бол бүрэн дэмжиж байна. Тэгээ энэ бол одоо үндсэндээ одоо бидний бол цаашдаа гол барих ийм одоо бас бодлого. За мөн дээрээс нь бид бүхэн илүү их одоо өөрчлөн одоо сэргийлэх нийгмийн эрүүл мэнд за энэ чиглэл рүүгээ гол анхаарлаа хандуулах нь бидний бол цаашдын одоо энэ эрүүл мэндийн салбарын хувьд бол хамгийн чухал хөрөнгө оруулалт болно гэж би бас одоо сувда бодоод байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр бас гишүүдийн хэлж байгаа саналуудыг бас нэлээд одоо авч үзээд дахин одоо бас илүү сайжруулж одоо танилцуулах байдлаар байдаг юм. Ингээд уялдаа холбоотой ажиллах нь бас зөв ингэж одоо санагдаж байна. Монгол улсын хувьд бол бусад улсуудтай харьцуулахад одоо орны тоо байдаг юм уу? Барилга байгууламжийн тоогоороо бол нэг хүнд одоо ногдох хэмжээгээр бол хамаагүй илүү гэдэг ийм мэдээллийг би бол авсан. Бидний үйлчлэгээ болон иргэдийн маань эрүүл хэв маягтай холбогдлолтой энэ одоо мэдлэгтэй холбогдлолтой асуудал бол зайлшгүй бас тулгамдаад байгаа юм асуудал бас байгаамаа. За урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг цаашдаа өргөжлөх ёстой. Өргөжлүүлэхдээ оюутнуудын асуудлыг, ажил хөдөлмөр эргэлж чадахгүй байгаа бас нийгмийн даатгал хуваараа төлж байгаа одоо иргэдийн асуудлыг, за мөн одоо энэ малчтын асуудлыг хэдүүлээ яах вэ гэдэг ихний асуулт байгаа. За хоёр дахь нь энэ миний одоо дээр дурдаад байгаа амьдралын хэв маягийг хоол хүнс тэжээлийн талаарх боловсрол, за энэ спорт, идэвхтэй хөдөлгөөнтэй холбогдлолтой энэ боловсролын талаарх энэ ойлголтыг эрчимтэй нэмэгдүүлэх чиглэлээр яг бид одоо энэ хугацаанд ямар асуудлуудыг бас хийсэн бэ? Тэгээ энэ чиглэлийн одоо ажлууд дээрээ би бас одоо энэ бусад төрийн байгууллагууд бас амжилттай хийж байгаа кейсүүдийг би бас дурдмаар байна. Цагдаагийн ерөнхий газрын томоохон энэ нийгмийн компанид ажлууд бол бас их одоо олон нийтийг хамардаг, хэм маягаа олчихсан ийм одоо байдалтай бол байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбар дахь энэ нийгмийн эрүүл мэндтэй холбогдлолтой энэ чиглэлийн ажлуудыг бас өмнөх хугацаанд яаж хийв? За миний л хувьд бол төдийлөн бүрэн дүрэн бас мэдээлэл аваагүй бодоход сайн бас хэрэгжүүлж чадахгүй байгаа дээр ер нь яаж анхаарах вэ гэдэг ийм асуудал бас байгаа. За тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчлэгийг үзүүлэх чиглэлээр саяын одоо ярьсан энэ оюутнууд бас гээгдээд байгааг хэдүүлээ анхаармаар байна. Малчтад гээгдээд байгаад бас одоо анхаармаар байна. Тэгээ нийтийн одоо урьдчилан сэргийлэх ажлууд дээр үндсэндээ маш сайн зөвлөгөө мэдээлэл өгөөд ингээд дараа дараагийн шатны эрүүл мэндийн үйлчлэгээнүүд нь багасах. За эхний 4 минут хариулах хүн хэмб ажлын хэсгээс үү, мөнхсийнхэн сайд үү? За 48 Баярал дарга. За гол гишүүний асуултанд хариулъя. Амьдралын хэв маягийг өөрчлөхдөө өмнө нь ямар ажил хийвэ, цааш юу хийх гэж байна гэдэг дээр асууж байна. За амьдралын хэв маяг, эрүүл амьдралын дадал хэвшилт сургах чиглэлээр бол бид олон жилийн турш арга хэмжээ авсан боловч бас төдийлөн үр дүнтэй биш байна. Энэ тодорхой стратеги төлөвлөлт байдгүй байна гэд бид 23 онд засгийн газрын хуралдаанд иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулах үүрэг аваад 4 сайдын хамтарсан тушаалаар баталсан. За энэ тушаалд бол илүү энэ иргэдийн энэ буруу зан үйлийг хэрхэн өөрчлөх юм бэ? Энийг тодорхой стратеги төлөвлөлтөд явах хэрэгтэй юм байна гэд бид олон улсын арга аргачлалын дагуу энэ эрүүл мэндийн иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Энэ дээр бид гэр бүл хамт олон руу чиглэсэн үйл ажиллагааг илүү явуулах нь зүйтэй. Эрүүл ажлын байрыг дэмжих, эрүүл гэр бүлийг дэмжих, эрүүл хамт олныг дэмжих энэ чиглэл рүү явж байна. За бид бас олон салбарын байгууллагатай хамтарч болвол энэ иргэдэд мэдээлэл хүлээх ажлаа явуулдаг. Тухайлбал цагдаагийн ерөнхий газартаа хийж байгаа айжуу явбал аяндаа хөрөндөө гих зэрэг аян дээр бол бид бас байнга бол хамтарч ажиллагаа гэдгийг хэлмээр байна. Тэгээ цаашдаа бол олон давтамжтай стратегитагаар бол энэ мэдээллийг энэ батлагдсан төлөвлөгөөний дагуу бол хүргэж ажилланаа. За мөнхсийнхэн сайд тодруулъя.
бид нэр одоо ер нь эрт хэлрүүлгийнхаа тогтолцоог ингээд зүгээр харж байгаад эрснийг үздэг энэ тогтолцоосоо салж байгаа. Одоо жишээ нь бид нар хавдрын эрт хэлрүүлэг Монгол улс зонхлон тохиолдох 7 төрлийн хавдрын эрт хэлрүүлэг энэ сар эхэлж байгаа. Ингэхдээ жишээ нь эмэгтэйчүүдэд умаа үзүүний хорт хавдрын илрүүлгийг 30-40 настай хүмүүс бүгд нь эсийн шинжилгээ хийнэгээд бүх өрх сумруу нь энэ хүмүүсийн мэдээллийг хүргэж байгаа. Танах энэ сар ийм хүмүүс 30 настай 40 настай умаа үзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ өгөх нь шүү. Ийм одоо 50-с дээш насны 15-с дээш жил тамхи татсан ийм хүмүүстэй одоо уушигны хавдрын эрт илрүүлэг лов доз CT хийх нь шүү гэдэг энэ урилгуудыг хөргүүлээд дуудаад авчираад үздэг энэ тогтолцоо руу орж байгаа. За малчтад энийг өшөө илүү ойртуулах зорилгоор бид нар одоо ер нь бүсийн онцлогын эмчилгээний төвүүд. За ганхулаг гишүүн тодруулъя. За малчтын асуултаа бас та үргэлжлүүлээд хариулж байгаа баха. Зодын нөхцөл байдлын үеэр сэтгэл зүйн зөвлөгөөтэй холбогдолтой бас асуудлыг тухайн үед бас хөдөө аж ахуйн одоо бас визээр ажиллаж байсан. За тэр үед бас одоо хийх гэж нэлээд үзсэн. Энэ дээр ер нь цаашдаа бас ямар шиг байдлаар ажиллах вэ гэдэг дээр манайхан бас мэдээлэл байвал яг одоо ийм гамшигт үед хүнд ийм одоо байгаа хүмүүс зориулсан нэлээд үр дүнтэй ийм одоо ажиллагааг юу хэдүүлээ яаж явуулдаг байх вэ гэдгийг бас юм ийм бэлэн байдалтай байх хэрэгтэй юм л. Зөвхөн хоол хүнс тухайн асуудалд нь одоо туслахаас гадна сэтгэл зүйн маш сайн ийм зөвлөгөөнд өгөхгүй бол зудын дараа маш олон одоо бас одоо малчид амиа орлох ийм одоо тохиолдлууд бас бүртгэгдсэн. Тэг яг энэ тоог нь бол би мэдэхгүй байна. Тэгэхээр үүнтэй холбогдолтой одоо асуудлыг болон тэр малчтын асуудлыг нэмээд асууя. За мөнх сайхан сайд ажлын хэсэг яг тодорхой түрүү малчтай холбоотой асуудалтыг одоо түрүүн сард дашраараа 3-4 гишүүн асуулаа дандаа дутуу хариулчаад байна. Оршлоо багасгаад яг агуулгаар нь энэ малчид залуучууд, оюутнууд одоо чиглэсэн бодлогын талаар 1 минут мөнх сайхан сайд. Энэ малчтад тэгээд мал гэсээр гоод өөрсдөө эрүүл мэндийг орхиод сумын төв, аймгийн төв рүү ирж үзүүлдэггүй тохиолдлууд их байна. Тийм учраас бид нарын явуулын амбулаторуудыг орон нутагт хөгжүүлэх ёстой. Эхний ээлжинд бүсчилсэн байдлаар хөгжүүлъя гэд баруун 5 аймгийг хангах явуулын өндөр хүчин чадал бүхий амбулаторыг Говь Алтай аймагт өгөөд улсын 1-р төв эмнэлэгтэй хамтраад яг малчны отгонд нь баг дээр нь очиод урдсан сэргийлэх үзлэг эхэлсэн. Энийг бид нар эхний ээлжинд бүсчилсэн байдлаар бүх 5 орон нутгийн 5 бүстэй бид нар энэ явуулын амбулаторыг бий болгоё. Манай улс орны онцлогт бол энэ чухал юм а гэж. Оюутан залуусыг бид нар түрүүн ерөнхий боловсролын сургуульд нь бид нар 4 удаагийн урдсан сэргийлэх үзлэг хийх бол оюутан залуучуудад бид нар 2 удаагийн урдсан сэргийлэх үзлэгт нь хамруулдаг байя. Ингэхдээ оюутан залуучуудын дунд ямар өвчлөл. За ганхулаг гишүүн дахиад нэг тодруулъя. Илтгэл дээр гарсан нэг зүйлийг бас тодруулчихъя. Энэ олон нийтийн оролцоо, сайн дурын одоо оролцоог хангах чиглэлээр журам батлагдаад ажиллаж байгаа. Ойлгосноор бол одоо нийгмийн одоо энэ эрүүл мэндийн төлөө сайн дурын одоо бас энэ одоо залуучууд гэх юм уу те одоо хүмүүс ажиллаад урамшуул аавна гэж ойлголоо. Тэгэхээр яг энэ одоо яг ямар ажил юу хийгддэг юм бэ? Агуулгын хувьд бол одоо бас их зөв санагдаж байна. Ер нь нийтийн эрүүл мэндийг сурчлах та бүгдийн одоо ажлыг бас илүү одоо энэ сайжруулах чиглэлээр энэ тогтолцоо бол байх нь зөв. Гэхдээ яг яаж явж гин, яаж сайжруулах чинь. За Баярвалд 4-р микрофон 1 минут. Яг тодорхой хариулаарай. За нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо хангах сайн дурын ажилтныг урамшуулах журмыг боловсруулна гэж баталж гаргана гэж заасан. Энэ дээр бол ажлын хэсэг бол гараад ажиллаж байгаа. За бидэнд бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дан төрийн байгууллага хүргэхэд бол асуудалтай. Тийм учраас олон нийт төрийн бус байгууллагуудаар дамжуулж бас энэ зарим тусламж үйлчилгээг бол хүргэх ёстой. Энэ дээр бол зарим үйлчилгээ гэрээгээр сайн дураараа гүйцэтгэсэн үед бол тодорхой урамшуул олгодог байх энэ системийг л энэ журмаар бий болгох гэж байгаа.
хэрэгтэй. Тухайлбал одоо бидэрт бас юм сайн туршлага байгаа. Бид нар нийгмийн дох бэлгийн замаар дамжих халдвартай тэмцэх сэргийлэх дээр энэ глобал сангийн санхүүжилттэй төрийн бус байгууллагуудыг ажилуулдаг. Энэ төрийн бус байгууллагууд За орчлон ихтэд яг гол юм хэлж бас дахиад амжсан. За болоотын бисен гişүн асуулт асууя.